Анхааруулга. Энэхүү бичлэг зөвхөн таны мэдхүн зорилготой бөгөөд хэн нэгэн хүний итгэл үнэмшил, хувийн үз судлыг үгүйсгэхгүй болно. Мөн энэхүү бичлэг нь аливаа шашныг үгүйсгэж гүтгэн гуйлаагүй болохыг анхааруулж байна. Христийн шашин дэлхийд дахин хамгийн өргөнд дарахсан нөлөө бүхий шашнуудын нэг бөгөөд түүхийн туршид хүндрэлтний ёс суртахуун, соёл, улс төр, гүн ухаанд гүн гүнзгий бол мөрөлдөөсөн билээ. Христийн шашны үндсэн сургаал нь Иесус Христийн сургаал тулгуурлан хайр, уучлал, аврал, итгэл зэрэг үнд зүйлсийг хүний амьдралын төвд тавьдаг. Тийм учраас Христийн шашин үүсэн цагаас хойш олон зуун жилийн турш янз бүрийн тайлбарыг үзэл суртал, ойлголтын зүрхээс үүдэн олон урсгал чиглэлүүд туваагдан хөгжсөн байна. Гэсэн ч явцын дунд Христийн шашны итгэл үнэмшил сургаал зэргийг гуйлж, гаж мэт өөрийн урсгалыг үүсгэсэн тохиолдлууд байдаг байна. Христийн шашинд гаж урсгалууд үүсэх болсон шалтгаан олон талтай. Нэгдүгээр, Иесус Христийн сургаалыг тайлбарлах орлого бүр нь өөрийн онцлог, ойлголт, философийн үндсэлтэй байсан үзэл санааны маргааныг бий болгосон аж. Хоёрдугаарт, улс төр эрх мэдлийн ашиг сонирхол, сүмийн дотоод зөрчил нь зөв ба гаж гэх ангиллыг бий болгож шашны үзэл бодлын хуваагдалд түлхэж зулгасан байна. Иймд өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ Христийн шашинд гаж хэмээн тооцогддог урсгалуудыг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Тиймд энэхүү бичлэгээрээ дамжуулан та бүхэндээ гаж урсгал хэмээх ойлголтыг дан ганц шашны хүрээнд зөрчил төдийгүй хүний итгэл, эрх мэдэл, үнний тухай ойлголтын өргөн хүрээтэй асуудал болохыг тодруулахар зорилоо. Тиймээс бичлэг эхлэхээс өмнө та бүхэн лайк, subscribe дараарай. Христийн шашин анх үүсэж өгжөхдөө нэг цул итгэл үнэмшил бус олон янзын тайлбар үзэл санааны эргэлзээ дунд төлөвшсөн сургаал гэжээ. Иймээс Иесус Христийн бурханлаг болон хүнлэг чанарын талаарх сургаал номлол ба түүнийг хэрхэн ойлгох, аврал, хэрхэн ирдэг талаарх зөрчил нь явсаар Христийн шашны ихэнх үеийн гаж урсгалуудын үндэс болж, Христийг төрсний дараах 1-р зуунаас 5-р зуунд анх гаж урсгалууд болох арианизм, гностизм зэрэг урсгалууд үүссэн байдаг. Арианизм нь Христ бол бурхан биш, харин бурханы бүтээл, түүнээс доод байр суурьтай хэмээн үздэг байв. Харин гностизм нь болохоор материалын ертөнцийн муу, харин сүнслэг ертөнцийг сайн гэж үзэн нууц мэдлэгээр дамжуулж авралт хүрэн хэмээсэн уламжлалт сүмийн итгэлээр аврагдана гэсэн сургаалд харш байв. Үүнээс хойш 16 дугаар зуун гэхэд Христийн шашны протестант хөтөлбөр нь Христийн шашны шинжлэлийг эхлүүлж протестант урсгалын үндэс суурийг тавьсан байдаг. Тухайн үедээ протестант шашин эхэндээ гаж урсгал хэмээн тооцогдож байсан ч үнэндээ тэр цаг үеийн томоохон сүм хийдүүдэд нүүрлээд байсан авилга хээл ахвалыг шүүмжилсэн учраас итгэл үнэмшлийг нь эхлэл болж католик шашны өөрчлөлтөд түлхэж зогсон аж. Ингээд 20 дугаар зуун гарахад өдгөө Христийн номлолын өөр тайлбарлан гаж хэлбэрт оруулсан цөөнгөө урсгалууд дэлхийн нийтээр тарсан байна. Учир нь эдгээр урсгалууд нь Иесус Христийн бурханлаг чанар, Библийн тайлбар, авралын тухай ойлголтыг үндсээр нь өөрчилсөн байдаг. Гэсэн хэдий ч эдгээр урсгалуудыг гаж гэж нэрлэх нь зөвхөн шашны сургаалын зөрүүгээр хязгаарлагдахгүй бөгөөд соёлын ялгаа, эрх мэдлийн тогтолцоо, олон нийтийн итгэл үнэмшлийн хандлагч үүнд нөлөөлдөг байна. Тэгвэл яагаад хүмүүс энэ гаж гэж нэрлэгдэх болсон урсгалуудад татагдаад идэг юм болоо? Хүн төрөлхтөн ихэнхдээ шашин шүүтлэг итгэл үнэмшлийнхээ тусламжтайгаар амьдралын утга учирыг тодорхойлж айц ганцаардал зовлонгоос ангижрахыг хүсдэг. Гэсэн ч зарим тохиолдолд энэ хүсэл нь тэднийг аврал амладаг гаж урсгалууд руу ороход хүргэдэг. Гаж урсгал гэдгийг хамгийн энгийнээр тухайн шашны үндсэн он сургаалыг өөрсдийнхөө дураар гажуудуулахыг хэлж байгаа юм. Тэгж үүндээ хүмүүсийн эмзэг цэг нөхцөл байдлыг ашигладаг. Тийм учраас гаж урсгалууд нь ихэвчлэн үндсэн хүний зовлон зүдгүүр дээр тоглолт хийж өөрсөндөө эсвэж авдаг байна. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар гаж урсгал ордог хүмүүс нь заавал итгэмтгий сул дурай байдаггүй, харин ч амьдралын утга учираа эрэлхийлж буй сэтгэл санааны хямралтай ганцаарсан хүмүүс байдаг байна. Жишээ нь Америк нэгдсэн улсын Heaven's Gate гэх гаж урсгалын бүлэглэл нь 1997 онд сүүлд доод дагуулсан сансрын хөлөг ирж зөвхөн биднийг авч явна хэмээн дагагчтай итгүүлж 39 гишүүдээ нэгэн зэрэг амийг нь хорлуулсан хэрэг гарч байсан. Тэдний ихэнх нь дунд насны өндөр дээд боловсролтой нас сууж төлөвсөн хүмүүс байсан гэж боддоо. Гэхдээ тэд сэтгэл дотроо сэтгэл санааны тодорхой хямралтай байж өөрсөнд нь аврал тавьж исэн хожим тогтоогдсон байдаг. Үүнтэй адил өөр нэгэн жишээ бол People's Temple буюу Jim Jones-ны байгуулсан шашны урсгал юм. Энэ урсгал нь анх ядуу арьс өнгөөр ялгарлагдсан хүмүүсийг хамгаалах нийгмийн шудраг ёсыг түүх зорилготой хөдөлгөөн мэт харагдаж байсан ч хожим нь өдөртөгчийн дарангууллын хэрэгсэл болон хувирч 1978 онд Өмнөд Америкийн Гайна улсад 900 гаруй хүний амьд хүрсэн аимшиг тэрбт болсон юм. Гаж урсгалуудын хамгийн хүчтэй нөлөөний хэрэгсэл бол олон нийтийн сэтгэл зүйн хамаарлалээ. Тэднийг ашигладаг бид бол цорын ганц аврагцад бусд нь төөрсөн хүмүүс гэсэн уриал лооцсон ихэнхдээ тухайн гаж урсгалын гишүүдэд онцгой байдал хамааралтай байх мэдрэмжүүд төрүүлдэг. Энэ бүлгийн сэтгэл зүй гэж нэрлэгдэх хүслийг бий болгож хүмүүс өөрийн шүүмжлэлтэй сэтгэх чадвараа алдан өдөртөгчийн үг бүрийг үнэн хэмээн хүлэмжшөөрдөг байна. Харин өдөртөгчийн үгийг эсэргүүцүүлж бурхны эсрэг явж гэх мэт занл хийлэлд өртдөг бөгөөд ингэж өөрсдийн итгэгчтэй хатуу хяналтанд ор байлгадаг гэж. Олон гаж урсгал нь эдийн засгийн хувьд гишүүдэд мүлждэг, зарим урсгалууд нь бүх гишүүдэд өмч өрөнгөө өгөхийг шаарддаг бол зарим нь ариуслын хандив гэх нэрийн дор байнгын мөнгөнд дарамт үзүүлдэг байна. Үүний нэг жишээ нь бол Мууны урсгал юм. Мууны урсгал нь өөрсдийн гишүүдээс асар их хандив цугдуулж гэр бүлээс нь тусгаарладаг гэжээ. Жухам ингэж л тэд хүнийг эдийн засгийн болон сэтгэл зүйн хараат байдлыг бий болгодог байсан гэд та бүхэн бодоорой. Ингээд дүгнэхэд гаж урсгалууд бол хүний итгэл үнэмшлийн хамгийн эмзэг зэг дээр тоглолт явуулж хүмүүсийн зовлон зүдгүүрээр нь ихэнхдээ элсүүж авдаг. Тэд заримдаа хүмүүсийн хоосон орон зайг дүүргэж утга учир гэх зүйлийг нь өгдөгч мөн тэр хэмжээгээр нь тэднийг хянан мүлжиж хүлцэнгүй болгодог байна. Тиймээс асуудлын гол нь итгэл үнэмшилтэй байхгүй тухайд бус харин ч итгэл үнэмшил нь хүнийг эрх чөлөөтэй болгодгүй эсвэл боолчлдог гэдэгт оршдог биш гэж үү? Тэгвэл одоо дараагийн хэсэгтээ Христийн шашны гаж урсгалуудын талаар бүр дэлгэрэнгүй авч үзье.
За ингээд танд нэг сонирхолтой зүйл болоход задлан community гэж нэгдсэн байгаа. Тэгэхээр та энэ community-д орсноор юу болж авах вэ гэдгийг дүрдээ. Мэдээж зэрэг YouTube задлан хичээл бүрэн бүтнээрээ тэнд байрсан байгаа. За дээр нь нэмээд камерын өмнө өөрийгөө харуулах зориг гэсэн гоё хичээлүүд байгаа. За дээр нь видео эвлүүлгийг урлаг болтон хөгжүүлэх гэсэн ийм гоё хичээлүүд бас орсон байгаа. Мэдээж энэ community-г байгуулсан давуу тал нь юу гэхээр хамтдаа гоё контент бүтээлийг хамтынхаа мэдлэгийг хуваалцах тэр хүрээллийг бий болгох зорилготой юм. За тэгээд явцын дунд бол community-гаар бүүндээ уулзах ивент, муу найд вид задлан гэх мэтлэн гоё номнууд бэлэг авах зөндөө олон зүйлсүүд байгаа. Дээр нь яг танд хэрэгтэй гоё хичээлүүд улам бүр сар бүр нэмэгцээр л явах болно. Ингээд бас хичээлүүдийг бүрэн дүрэн үзэж дууссан хүмүүс бас тусгай санал тавьж байгаа. Тэр нь бол хамтдаа сууг эзэмших, хамтдаа контент креатор болох гоё саналууд явж байгаа. Тэгэхээр та бүхэн задлан community-д нэгдэж хамтын мэдлэг эзэмшээрэй. Ганцхан контент эхлэлтгүй өөр хувь хүнд хэрэгтэй маш олон мэдлгүүдийг энэ community-гаар дамжуулан хүргэх зорилготой байгаа. Тэгэхээр та бүхэн видеоны доор description байгаа энэ линкээр ороод бүртгүүлээрэй. Сарын $29. Мөн удахгүй олон хичээлүүд нэмэгдэх тусам үн ажил нэмэгдэж магадгүй. Ингээд бүгдээрээ задлан community дотор уулзаж хамтын мэдлэгийг бүтээцгээе. Шин тэнгэр газар урсгал. Шин тэнгэр газар гихч урсгалыг 1984 онд Иманхи гэх хүн үүсгэн байгуулсан бөгөөд Иманхи өөрийгөө Иесус Христийн илгээсэн ил чимээн тунхаглаж өөрийгөө Иесус Христтэй адил нэг сэнтэд залрах чимээн өөрийн урсгалыг эхлүүлж байна. Шин тэнгэр газар урсгал нь 2020 оны байдлаар 370 мянга гаруй гишүүдтэй болж өдгөө ганцхан Солонгос гэлтгүй Америк, Хятад, Япон, Герман, Орос, Итали, Канада, Монголд өөрсдийн хүрээгээ тэлсэн байна. Энэхүү урсгалын номлолд ердөө л 144 мянган хүн аврагдах бөгөөд тэдгээр нэг болохын тулд гишүүдээ 12 бүлэгт хувааж тодорхой шалгуураар эсвэлдэг. Салбар сүмүүд нь хөвчлэн нууцлаг онлайн платформуудыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг ба тэдний үйл ажиллагаа нь гишүүдийн хувийн мэдээллийг цуглуулах, гэр бүлээс нь тусгаарлах, нийгмээс тусгаарлах зэрэг асуудлуудыг үүсгэх тул олон нийтийн шүүмжлэлд өртдөг. Дээрээс нь Христийн сургаалыг тайлбарлахдаа шин тэнгэр газар урсгалын Иманхи болон бусад удирдагчдын тайлбаруудыг үндэслэдэг байна. Мөний урсгал. Мөний урсгал нь 1954 онд Өмнөд Солонгосын иргэн Мөн Сон Мён үүсгэн байгуулсан бөгөөд өөрийгөө дараагийн Иесус Христ хэмээн тунхагласан байдаг. Мөний сүм нь олон хосыг нэгэн зэрэг гэрлүүлэх ёслолуудыг зохион байгуулдаг. Энэ ёслолд оролцогчид нь бие биетэйгээ танилцахгүйгээр Сон Мён Мүү болон түүний гэр бүлийн гишүүдийн заавраар гэрэлдэг. Учир нь Мөний урсгалд тэр гэр бүлийг ариусгах замаар дэлхийн ертөнцийг аврах зорилготой гэж үздэг байна. Үүний тулд Мөний сүмүүд нь хүмүүсээс их хэмжээний мөнгөн хандивыг шаарддаг бөгөөд янз бүрийн сургалт уулзалт номлолын хичээлд оролцохыг санал болгож төлбөр авдаг байна. Түүний дараа эргээд үүнийгээ авралт хүрэх зам хэмээн тайлбарладаг. Авралт хүрэх төлбөр нь зарим тохиолдолд хэдэн 10,000 доллар хүрдэг байна. Сон Мён Мүү болон түүний гэр бүлийн гишүүд нь Өмнөд Солонгосын улс төрийн хүрээтэй холбоотой аж. Тухайлбал 2025 оны 9 сард Сон Мён Мүүгийн гэргий Хан Хакжаан авилгын хэрэгт холбогдож Өмнөд Солонгосын хуулийн хэлтийн байгууллагаас баривчлагдсан байна. Тэгвэл эдгээр гач урсгалуудаас өөрсдийгөө хэрхэн хамгаалж болох вэ? Христийн шашны хувьд энэ нь итгэлийн тунхаг болдгоо. Итгэлийн тунхаг нь сүсгтнүүдийг Христийн сургаалын үндсэн дээр үннээс хит хазаахгүй байх баталгааг өгч, хувийн эсвэл шинээр өөрийгөө Иесус Христ нэмэн тунхагласан гажуудсан тайлбаруудаас сэргийлдэг. Энэ нь сүсгтэн бүрийн итгэл үнэмшлийг шалгах хэрэгсэл болж, өнөөгийн олон төрлийн урсгалууд донд үнэн хаана байгаа вэ гэх асуултанд тодорхой хариулт өгөх суурь болдог гэж. Дээрэс нь энэхүү тунхаг нь шашны үндсэн үннийг товч тодорхой томьёолсон бөгөөд жинхэнэ гэж үздэг сургаалуудыг гуйлахаас хамгаалтын хаалт болж өгдөг юм байна. Ингээд эцэст нь үгнэхэд гаж урсгалууд гэдэг нь хүний итгэл үнэмшлийн эмзэг цэг дээр тоглолт хийж тэднийг зовлон ганцаардлаар нь дамжуулан элсүүлдэг үзэгдэл юм. Тэд ихэвчлэн амьдралын утга учир болон аврал гэсэн зүйлийг амтаж төр зүрийн тайвшрал өгдөгч үүнийхээ хариуд хүмүүсийг хатуу хяналт, сэтгэл зүйн хараат байдал, эдийн засгийн мөчлөгт оруулдаг байна. Гаж урсгалуудаас сэргийлэх хамгийн чухал механизм бол тулгуур баримт буюу суурь зарчмуудтай байх явдлага юм. Иймд янз бүрийн гаж урсгалд элсэх асуудал нь хүн итгэл үнэмшилтэй байх эсгэд бус харин тэрхүү итгэл нь хүнийг амьдралын эрх чөлөөтэй бие даасан хүн болгож байна уу эсвэл хинэгний хяналт мужлгийн боол болгож байна уу гэдэгт оршиж байгаа юм. Тийм учраас аливаа сургаалыг сонсохдоо шүүмжлэлтэй хандаж тулгуур баримттай тулгаж хувийн эрх чөлөөг хүндэтгэж байгаа эсэхийг анхаарах нь хамгийн чухал зүйл баха. Ингээд энэ хүрээд өсөж та бүхэн өөрсдийн сэтгэлдлийг комент хэсэгт бичээрэй. Лайк болон subscribe дараарай. Дараагийн удаа бас өөр шашны талаар судалж болох юм аа. YouTube задлан ном e-book аппликейшнд орлоо. Та аудио хэлбэрээр сонсох боломжтой боллоо.